Жарахай. Цэнгэг усны жарахай гол өгсөн явжээ. Өчөөхөн жижигхэн загас тэрбээр нарт ертөнцид амьдарч байгаадан хязгааргүй баярлан шин сонин зүйлийг үзэж мэдэх хүслээр ориг илнэ. Явсаар анхны таарлцсан татварга руу ортол тунж гүйхэн тэгэд бүр цугалдан байв. Хоёр том мэлхий дайралтахад "Эгч нараа, энэ горхор явбал хаа хурж болохыг хэлж өгнө үү?" гэтэл хоёр мэлхий дургуутсан маягтай гараад "Одоо болтол мэддэг юм уу? Намаг руу орно" гэхэд "Эндээс холов" гэж жарахаа дахин сониучрахвал "Ойрхон, энэ үхэнд" гэж хоёр мэлхий хариулав. Жарахаа цааш явсаар замаг, шавар, өвс зууралдаж ургасан ногоон намаг руу орж очив. Намагт загас жарахаа ховор очдог бололтой. Намгийн элдв амьтад түүнийг ихэд сониучхан хүлээж авав. Нурууных нь арьс үрчиж гүйдсэн хөгшин мэлхийнүүд харсаар л гэлтгэнсэн арьстай залуу мэлхийнүүд дүүрэн байв. "Энэ чинь ямар гихч газар вэ?" гэж жарахыг тэсэлгүй асуухад "Харахгүй байна гэж үү? Энэ чинь намаг шүү дээ" гэж хідэн залуу мэлхий вааглав. "Та нар энд амьдарцгаадаг юм уу? Ямар золгүй амьтад вэ? Энэ муухай өмхийн үнэрийг яаж тэсвэрлэж байна вэ?" гэвэл "Бид дасчихсан юм" гэж хөгшин мэлхийг зовсон маягтай өгүүлэхэд "Үүнээс аятайхан өөр газар байдгийг би л мэдэхгүй юм" гэж залуу мэлхий бардамнав. Жарахаа сэрвээ сүүлэрэн ус цохилон "Яасан доожоогүй амьтад вэ? Миний байдаг усанд очиж үзцгээгээч. Ямар сайхан цэнгэг ус цэвэр агаар уужимхан орчин гэж санана" гэхэд олон мэлхий гайхсан маягтай гараад "Хэр зэрэг хол юм бэ?" гэж асуув. "Ойрхон, энэ үхэн шүү дээ. Одоо хүртэл та нар очиж үзээгүй мүү?" гэхэд "Очиж үзцгээх үү?" гэж мэлхийнүүд шаагилдав. Нэг үрчгэр хөгшин мэлхий дургүйдсэн янзтай жарахаг хараад "Чиний тэр цэнгэг ус бидэнд хэрэггүй. Ирсэн газар лууган сурсан дуугаан дуулаад буц. Өссөн дөрсөн газраа ясаа давсан минь дээр" гэхэд нь "Манай тэнд очиж үзсэндээ гомдохгүй баярлах л байх. Ямар чөлөөтэй сайхан амьдрал байдгийг харцгаанда" гэв. Хэдэн мэлхий ам амандан шуугилдцгаан бусдыгаан очиж үзхийг уриалгахад нөгөө нэг нь "Хэн мэдхвэ, ямар нэгэн хөөхтийг ли биднийг хуурж авчир гэж явуулсан ч юм билүү" гэж гуравдагч нь бас нэмж болгоомжлсон үг хэлэхэд айсан мэлхийнүүд намаг руугаан давхиж орцгоов. Гэвч айдсан дорхнон арилж хөгжилтэйгэр вааглаж эхэлцгээв. Хэн нэгэн тэндээс "Аимх амьтта, би явлаа" гэхэд "Би ч явна гэцгээв. Жарахай тэднийг дагуулan явахтан "Идэгдгүй аймхаа нэг нь үлдэцгээг. Явсан нь эргэж ирэхдээ манай үдсэглэн тусны тухай та нарт ярьж өгцгөөг" гэж баяртай хашгирав. Намгийн усыг салхиулан гуаглаж ваагалсаар олон мэлхий цэнгэг усанд хурж ирцгээв. Жижигхэн жарахай баяртайгаар "За ямар байна? Танаа намагтай зөөрлөшгүй байгаа биз дээ" гэхэд мэлхийнүүд дуугүй байцгаав. Гэтэл нэг мэлхий тэндээс "Энэ лаг шаваргүй юм уу? Учиргүй ядарлаа, жаахан сууж амармаар байна" гэж гомдлоо. "Энд лаг шавар байхгүй" гэж жарахаа бардамаар өгүүлэхэд "Юу гинэ? Шаваргүй гинүү? Үний ярьж байна уу? Шаваргүй ус гэж хаана байсан юм бэ?" гэж мэлхийнүүд гайхаж дуалдацгаав. "Тийм ээ, энд үнэхээр лаг шавар байхгүй" гэж жарахааг дахин өгүүлэхэд "Тэгвэл чи магтаад байсан усандаа намаг хаа байгааг нь заагаад өгөл дөө." "Манай энд намаг байхгүй." Мэлхийнүүд уурлан үсэрцгээж "Хараалт жарахаа чи биднийг мэхэлсэн байна" гэхэд жижигхэн жарахаа учиргүй айж хойш ухрав. "Бид ядарч гүйцлээ. Замаг өвс хаана байна үзүүл" гэж олон мэлхийнүүд шаардацгаахад "Цэнгэг усанд замаг өвс байдгийг хэн нь хаанаас сонсож мэдсэн хэрэг вэ?" гэж жижигхэн жарахаа дуу алдав. Гэтэл олон мэлхий мэхлэгдлээ хуурагдлаа.
Биднийг хөхтглийн шувуунд худалдсан байх гэж ам амандаа вааглана. Айсан жарахаа чичрэн би та нарын сайн сайхны төлөө гэж өөрийнхөө зөвтгөв. Энэ муухай усанд авчирчгаад бидний сайн сайхны төлөө гинүү? Энд чинь юу байгаа юм? Уужим саруул нарны гэрэл. Намайг шавар байхгүй багт нь юун сайхан байна? Өөдгүү жарахаа чи биднийг хуурлаа. Чиний саруул сайхан нарны гэрэл шавар намаггүй газар бидэнд огт хэрэггүй. Дахиад манай түүгээр очвол сэлүүрийг чинь зулгаан шүү гэд намаг рууган хараал урсган хашгиралдан буцацгаав. Ямар ч гэсэн энд чөлөөтэй сайхан амьдардаг юм гэж жарахаа тэдний хойноос хашгираад үлдэжээ.